Yo, юу яцханда BG байна тийм Big G in the house ёо. За тэгээд Monster Comments анхны дугаарын одоо оролцогч болж байгаа одоо бас баяртай байна тийм. Тэгээд их хөө. Ши хурдан ингээд Pussy Boss киноны саундтрак төслөө Wolfism хулан нартай хамтарч дуулсан. Тийм дуу байгаа. Кино нь өөрөө бас нэлээд ажгүй кино болсон байлээ. Өөрөө үед иймэрхүү сэтгэл төрсэн монгол кино баг гарч байгаа шүү. За баярлалаа. Энэ ч гоё коммент байна. Гоё дуу байна гэж баярлалаа. Чин хасал лиг төгөөтэй адилхан харагдчихээн. Энэ хоёр адилхан харагдаж байна гэж юу? Энэ утлаахаа. Энийг сонсоод зарим хөлтүү гараад осол хийчихгүй бол бусд нь ч яах вэ гэж хэлсэн байна. Тэгээ энэ хурдан нэм дуу бол машинтайгаа тавих гэдэг дуу бол ерөөсөө биш шүү дээ. Хийж бүтээх, суралцах те ухаан бодлоо ажилуулах бүх юм дээр хурдан нэм хурдан хийж бүтээх, хурдан сэтгэж бодъё гэдэг утгатай дуу шүү манайхаа. Тэрийг ойлгоорой. Жич яах вэ хаахаа энэ хэдэн суугуудыг бодвол хэсэг нөхөд салааны жанжингээд фейсбүүкээр нь ороод танилцаараа тэр бол шинэ цус түүнийг л рийлгин уучлаарай хаахаа хараад идсэн Тупакийг та нар амьд байна гэж бодох үедээ түүнийг мэдрэхээрээ арай өндөр шидэт байгаа юм шүү. Буцаага тосч авахгүй бол чанга болох үедээ хөөе. Житээ юугаа яах вэ? Харин дүүнэр нахынхаа үгэнд сайн ороод хурдаа нэмээд явбал ирээдүй байна. Мөө энэ манай Монголын бас те хипхопын бас ирээдүй бас аюу сайн харж явах шиг байна энэ юм бол тий. Уул нь энэ дээр десантаа нийлээд хагшаах байх гэж бодсон юм. Энэ маш олон хүн ингэсэн байлээ. Десантаа дуулахгүй байсан, десантаа яахгүй байсан, десант гэдэг. Bruce Lee боссыг би десантаа дуусан бол хүмүүс энэ чи юу гэж комментч байсан гэж. Дахиад ийм дуу, дахиад энэ хоёр, дахиад ингэхээ тийх байсан бохгүй юу. Яг тэр десант дээр ярьж инээж илаа тий. Nicky Ray гэдэг хүн Mike Will Made It 23 гэдэг дууны ая тэр чигээрээ байна юм. Болоо. J Dog гэдэг хүний коммент байна. G чааваас энэ хэдэн сугны өснүүдээ өөдөн татах гэж зовж байна да хаа гинэ. Ерөөсө зовох шаардлага байхгүй юм дээр тий. Тэгээд энэ комментиг бичиж байгаа ус бол миний салтаанч болохгүй гэдгийг би бас хэлмээр байна уучлаарай. Тэгээд доор бас бичсэн байна л да Aliens fan гэдэг хамтлаг хамтаараа лаг гэсэн үг үсттэй энд ямар ч цуг байхгүй гэж хэлсэн байна л да. Real бол хамтлаг биш ээ. Лейбл гэдэг зүйл бол хамтлаг тийм crew бүлэг юус огт биш. Энийг бас манайхан жоо ойлгохгүй байх шиг байгаа. Тэгээд лейбл гэдэг бол хөгжмийн компани шүү дээ. Зүгээр Kylie Jenner коммент хийсэн байна. Эмэгтэй рэпер нэг л биш ээ гэсэн байна. Ер нь бол холон энэ дуун дээр маш сайн явсан гэж би өөртөө өгнж байгаа. Тий. Нэг л биш, нилээ хэд мөн. Биш мөн. За энэ бас гоё коммент. Жи ахын шүтэн дэх цагаан юм а хэдээр авсан юм нэрийг хэлчих гинэ. Тэгээ доор нэг хүн бичсэн байна. Даваа тал мөнгөсийнхаа гэрээс гэдэг юм а 20,000 дотор л байгаа гэсэн байна. Бачаа. Зүгээр ганцаараа хийсэн бол nice гэсэн байна. Ганцаараа хиймээгүй байсан юм а яг үүндээ тий. Тэр нь бол яг ямар дуу яаж хийх юм хүн болгоноос асуугаад яг тэр хүн болгоны ингээд сэтгэл тааруулж юм бол магадгүй нэг хүн таалагдж байгаа юм нөгөө нь таалагдахгүй шүү. Нөгөө нь таалагдж байгаа юм надад таалагдахгүй шүү. Тэгэхээр би энэ гурваас алийг сонгох уу? Мэдээч хэрэг би өөртөө таалагдах зүйлийг сонгох болно. Тэгээд надтай адил мэдрэмжтэй хүмүүс энэ зүйлийг таалах болно. Тэгэхээр таалагдаагүй хүмүүсээс бол би яг үнийг хэлээд уучлах уухгүй баярлалаа.